авилга хэл ахвал албан тушаалын хэрэгээс одоо хол байх ёстой ийм газар. За тэгвэл одоо манай энэ ордон бол одоо авилга албан тушаал авцаа өгцөөний ийм одоо газар болжээ гэж одоо би харж байна. Одоо ингээд би бахар руу орж хэлэх гэж байна, шүүгүүлүүлэх гэж байна. Би одоо та бүхэнд хэлсэн хууль зүйн дотоод хэргийн яам одоо 8 тэрбум орчим төгрөгийн ийм одоо бусдад давуу байдал үзүүлсэн. Авилга албан тушаалын ийм одоо хэргийн гэрч үйл явдал болсон ийм одоо зүйл болжээ. 5 тэрбумаар 1, 2 тэрбумаар 1, 965 саяар 1 удаа бусдад давуу байдал олгосон ийм үйл явдлыг одоо би та бүхэндээ шүүгүүлүүлж хүргэлээ. За тэгвэл 2024 оны 4 сард манай тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн одоо 2 гэвүү 3 давхарт бас битүү камер байдгийн байна. За энд тэр хууль зүйн дотоод хэргийн яамнаас авсан мөнгийг хувааж нэр бүхийн хүмүүс авсан байж болзошгүй ийм асуудал бол гарсан байна. Тэр нэг өндөр нэг хортмоогоо хэлж штэ. Тэгээ бичлэг байгаа мó байхгүй мó кино гэдэг тэгж бичлэгээ одоо үзмээр байгаа бол даваа гарагт 11 цагаас авилгатай төвж газарт аваач тэр бичлэгийг өгнөө. Үзүүлнэ. Кино бол биш ээ. Болсон үйл явдал болсон байна. Тэгээ юу кино? Бодит үйл явдал болсон байна. Би одоо үзлээ, харлаа. Над одоо Монголын ард түмэн чинь тэгээ болсон үйл явдлын талаар баримтууд надад зөндөө гаргаж өгдөг шүү дээ. Тэр хүмүүс одоо хандсан байна. Тэгээ одоо та бүхэн хар. За одоо би бол нэг зүйл дээр хэтгэлтэй байна. Тэр бол MJL корпорац гэдэг тэр корпорацийн компани тийм ээ Нэмжав гэдэг хүн бол хохирогч юм байна гэж би харж байна. Одоо тэгж одоо би үзэж байна. Ямар шалтгаан? Тэр хүн нэг одоо дарамт сүрдүүлэг тэ авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүд тийм үйлдэл хийсэн байж болчгүй ийм нөхцөл байдал одоо миний зүгээс бол одоо харагдлаа. За хэрхийг бол одоо хууль хяналтын байгууллага шийднэ. Төрийн сангийн одоо дарга өөрөө гарч ирээд цахиур эмэнд тийм ээ ярьсан байна тийм ээ. Цахиур эмэнд ийм гүйлгээ хийгцээ. За одоо бусд асуудлыг бол одоо юу хууль хяналтын байгууллагууд одоо шийднэ гэж хэлчихэж. За тэр төрийн сангийн газрын даргын яриа. Энэ MJL корпорацийн тэр Нэмжавын яриа. За тэр дүрс бичлэгүүд энэ юмнуудыг одоо тэгээд маргааш одоо аваачаад өгье. Одоо хууль хяналтын байгууллагууд одоо шийдэх байхаа гэж ингэж бодож байна. Одоо би тэр асуудлыг баг хурал дээр хэлэх гэж байна, ярих гэж байна, баримтуудаа дэглэх гэж байна, шүүгүүлүүлэх гэж байна. За баярлалаа.